За хүнд телевиз үзэгчдийн энэ өдрийн амрыг ирье. За бид өнөөдөр нэгдсэн үндэсний байгууллагын биологийн олон янзын байдлын тухай конвенцийг тухайн асуудлыг бид нэг жил хагас өмнө сурал нэвтрүүлгээр ярьж байсан. Тэгэхээр энэ асуудлын үр дүнг буюу одоо Монгол улсын хуулийн төслийг бэлтгэж боловсруулсан дүнгийн талаар бид ярилцъя гэж бодож байгаа. Тэгэхээр бид эргүүц сануулхад энэ 1992 онд Рио де Жанейрод бол нэгдсэн үндэсний байгууллагын энэ конвенц биологийн олон янз байдлын тухай конвенц гарсан. Тэгэхээр энэ дээр бол хамгийн гол заалт юу гэсэн бэхлээр зэрэг улс орнууд өөрийн орны байгалийн баялагийг эзэмших бүрэн эрхийнхээ дагуу генетик нөөцийг ашиглах боломж эрхэн тухайн орны засгийн газрын мэдэлд байх ба тэр орны хууль дүрмээр зохицуулагдана гэсэн байдаг. За тэгэхээр 1993 оны 12 сарын 29-ноос энэ конвенц хүчин төгөлдөр болсон. За энэ өөрөөр хэлэх юм бол энэ 93 оны 12 сарын 29-ноос хойш бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр генетикийн нөөцийг ашиглан зохиогчийн эрх эсвэл патент авсан хэлбэрээс үл хамааран ямар нэгэн ашиг олсон этгээд тухайн ашгийг Монгол улсын засгийн газартай шударга тэг шувааж эзэмших үүрэгтэй гэсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ Монгол улсын хуулиар энэ бүх асуудал зохицуулагдах ёстой гэсэн ийм зүйлийг бол бид ярилцсан. Тэгэхээр зэрэг бид энэ дээр дэлхийн улс орнуудын байр байдал, манай оронд бол энэ дотоо өөрийн орны хууль, эрх зүйн орчин бүрдсэн эсэх тухай бид бол ярьж байсан. За энээс хойш бол бид бол байгаль орчны яамны одоо хүчин чармайлтаар Дэлхийн банк, Немо 2 төслийн хүрээнд бид энэ Монгол улсын хуулийн төслийг бэлэн болголоо. Тэгэхээр энийг хэлхийн өмнө бол бид энэ нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн энэ асуудлын хэрэгжилтийг шин төвшөнд гаргах тухай саяхан Япон улсын Нагайо хотно уулзсан зөвлөгөөн болсон. За энд байгаль орчны яамны газрын дарга, байгаль орчин аялал жуулчлалын яамны газрын дарга манзарагч оролцоод ирсэн байгаа. Тэгэхээр энэ бол ингээд шин төвшөнд гаргана. Ойрын 10 жилд одоо хийх ажлыг төлөвлөнө, одоо их төлөвлөгөө гаргасан. Тэгэхээр энэ дээр бол одоо манай засгийн газраас энэ юмд яаж нэгдэж орж байна. Одоо бид ямар арга хэмжээд энэ дэр нь ямар хэлбэрээр оролцох юм. Та энэ зөвлөгөөний дүнгийн талаар бидэнд ярихгүй юу? Ер нь биологийн олон янз байдлыг хамгааллын асуудал бол зөвхөн нэг улсын асуудал биш, энэ дэлхийн асуудал болж байна л да. Тэр дотроо ер нь одоо биологийн олон янз байдлыг хамгаална гэдэг бол сонгодог утгаараа одоо монголчуудын ярьдаг шим ертөнцийг бүхэлд нь хамгаалах асуудал орж байна. Тэгэхээр шим ертөнцөөр бид нар энд бүхэл амьтан ургамлын зүйл, тэгэл одоо генетикийн гаралтай, биологийн гаралтай бүх нөөцүүдийн асуудлыг авч үзэж байгаа. Тэгээд ер нь бид нар энэ амьдрах орчноо хамгаалж ирээдүйн төлөө хамтдаа гэсэн ийм урьян доор бол сая энэ таны ярьдаг конвенцийн талуудын 10 дугаар баг хурал боллоо. За түүнээс гадна ерөөсөө бид нар өөрийнхөө амьдрах орчныг хамгаалахын тулд энэ дэлхий дээр байгаа шим мандлыг бүхэлд нь хамгаалж ижил бид нар өөрсдийнхөө амьдралыг хамгаална гэсэн энэ үзэл баримтлалын үүднээс Нүүбийн ерөнхий ассамблеас бас шийдвэр гаргаж энэ оныг бол биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын жил болгож зарласан байна. Тэгээд үзэхдээ зөвхөн энэ хоёр баримт нь бол өөрөө одоо бид нар амьд ертөнцөө хамгаална гэдэг бол ерөөсөө хүний амьдралтай ирээдүйтэй шууд холбоотой гэсэн энэ агуулгаараа сая Нагайо хотод энэ биологийн олон янз байдлын конвенцийн талуудын 10 дугаар баг хурал боллоо. За энэ баг хуралд бол давхардсан тоогоор конвенцийн гишүүн 193 оны 18,000 шахуу хүн оролцлоо. Тэгээд бодох дээр бол ямар дэлхийн нийтээрээ хөдөлсөн улс орон бүр өөрийнхөө төлөөллийг илгээсэн ийм одоо том чухал бас шийдвэр гаргасан ийм хурал болсон. За энэ хуралд бол Монгол улсын засгийн газар бол их ач холбогдол өгч нэлээд өргөн хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Тэр дотроо байгаль орчин аялал жуулчлалын сайд энэ хуралдаанд оролцож Монгол улсын засгийн газрын байр суурийг илэрхийлж бүс нутгийн болон даян дэлхийн хүрээнд бол энэ биологийн олон янз байдлыг хамгаалахад Монгол улсын засгийн газар бол хамгийн идэвхтэй байр суурь баримтлж ирсэн гэдгийг бас мэдэгдсэн байгаа. За өөр энд бас энэ далимд хэлэхэд бол алуу ёсны одоо ажил хариуцсан биднээс гадна ер нь одоо бас Монголын оюуны потенциал бол сайн болсон байна. Олон одоо зэрэгцээ арга хэмжээнүүдэд гадны байгууллагыг төлөөлж бас олон бас Монголын эрдэмтэд илтгэл тавьж байсан нь бол бас энд тэмдэглэж хэлэх ёстой юм асуудал гэж үзэж байгаа. Тэгэхээр бид нар зөвхөн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж хуралд суугаа зогсохгүй Монгол орны одоо энэ биологийн олон янз байдлыг хамгаалах хэлбэрийн гол хэлбэр болсон тусгай хамгаалалтын газар нутгийнхаа байдал
тэрний одоо хамгаалтанд байгаа бэрхшээлийн талаар бас бид нар олон улсад нэг өдөр нэг хуралдааныг зохион байгуулж танилцуулсан. За энэ хуралдаанд бол бас манай зөвхөн яам гэхгүйгээр төрийн бус байгууллагууд тэр дотроо Монголын WWF гэж ярьдаг бид нар дайны дэлхийн байгаль хамгаалах сангийнхан хөтөлбөрийн газрынхан бол бас их итгэвч хармаалтай оролцсон гэдгийг бол хэлмээр байна. За тэгээд энэ одоо их далайцтай болсон хурал бол үндсэндээ бас их тодорхой шийд гарсан. Тодорхой шийд гарахныг үндэс нь юу гэхээр зөвхөн дээд хэмжээний уулзалт гэхэд 122 орноос одоо сайд нарын төвшөлд 5 орны хувьд бол төр засгийн ерөнхийлөгч ерөнхий сайдын төвшний хэмжээний ийм бас төлөөлөгчтэй илгээсэн байсан. За энэний үр дүнд бол 2-3 үндсэн асуудлыг бол шийдсэн гэдэг хэлмээр байна. Нэгдүгээрт нь бол энэ 2011-ээс 2020 он хүртэл биологийн олон янз байдлыг хамгаалах стратегийг одоо олон улсын хэмжээнд мөрдөх стратегийг баталсан. Энэ нь бол одоо 5 стратеги 20 зорилтоос бүрдсэн. Улс орон бүр одоо энэ зорилтыг 20 оны төвшөнд хэрэгжүүлж чадах юм бол бид нар ямар ч байсан амьдрах орчноо ирээдүйн үеийн төлөө хадгалж үлдэх боломж нэгдсэн юм а гэсэн ийм одоо асуудал байсан. За нөгөө талдаа бол бас энэ конвенцийн хэрэгжилтийг хангахын тулд бол зайлшгүй хөрөнгө мөнгө хэрэгтэй. Тийм учраас бол бас энэ хөрөнгө санхүүг дайчлах стратеги гэж бодлогын бичиг баримт баталсан. За төвгөрч барахгүй энэ үед бодлогын бичиг баримт болоход бол энэ талуудын баг хурлыг бол одоо 2 жил Японы байгаль орчны сайд даргална. Үүнтэй холбогдуулаад Японы засгийн газраас гэхэд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний 3 жилийн зардал болгож 2 тэрбум долларыг бол бас сан үүсгэж хандвилсан байгаа. За түүнээс гадна Европын холбоо бусад орнууд нийт нийлбэр дүнгээрээ зөвхөн хуралдааны явцад гэхэд бол 110-ад тэрбум долларын хөрөнгө бол хоримтлсан. Энэ бол мэдээж биологийн олон янз байдлыг дэлхийн хэмжээнд хамгаалахад хүрэхгүй зардал боловч их сайхан санаачлаг болсон. Тийм учраас бид нар бол бас энэ хэмжээнд бол засгийн газрууд оролцох ийм шаардлагатай байгаа. За дараагийн хамгийн гол асуудал бол бид нар шинэ уур амьсгалын өөрчлөлт ярихдаа Киотогийн протокол гэж ярьдаг. Тэрнтэй адилхан одоо энэ шин мандлын ертөнцийн хамгаалах асуудал ярихдаа бол одоо Нагоягийн протокол гэж нэрлэгдэх. Та бидний одоо энэ өнөөдрийн ярилцлагын сэдэв болж байгаа генийн нөөцийг үр ашигтай ашиглах, түүнээс гарсан ашгийг жигэд хуваарлж хүртэх энэ асуудлыг тодорхойлсон Нагоягийн протокол гэж гарсан. Энэ протокол бол тэр түүхэн тэмдэглэгдэх ач холбогдол өгөх протокол гэж үзэж байгаа. Тийм учраас энэ протоколын дагуу бид нар одоо хэд хэдэн үндсэн асуудлыг бол шийдэх ёстой. За үүний нэг нь бол одоо бид нар энд оролцсны хувьд юу хийх ёстой гэвэл энэ протоколыг судалж, сурталчилж, иргэдэд таниулахаас гадна бид нар бас манай яамны зүгээс тодорхой асуудал боловсруулж засгийн газар улсын хурлаар хэлцүүлж одоо сойрхон батлуулах асуудал байгаа. Тэгснээрээ бол энэ протокол бас хүчин төгөлдөр болно. Энэ протоколыг их бол одоо нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга дээр хадгалагддаг ийм нэр хүндтэй ажил учраас бидний өмнө бол бас энэ протоколыг иргэдэд ойлгуулах мөн чанарын тэгээд одоо энийг орчуулж улсын их хурл засгийн газрын тодорхой шийдвэр гаргах ийм асуудал байгаа. За энэ дээр үл шийдсэн хэд хэдэн асуудлын үгээр хуучин бол жишээ нь генетикийн материал гэж байсан бол генетикийн одоо нөөц гэдэг ойлголтондоо хүрч гол ашиг нь бол одоо энэ амьтан ургамал микроорганизм өөрөө энэ одоо генийн нөөцийг бүрдүүлж байна л да. За үүний ашиглалтаас үүссэн тэр бүтээгдэхүүнүүд бол бас энэ хүрээнд зохицуулах тэр дотроо ялангуяа энэ шим ертөнцийг хамгаалж исэн уламжилт мэдлэг бол тодорхой байр суурь эзэлж явах ёстой. Тэгээд эрх зүйн хувьд энэ олон улсынхаа актаар зохицуулсан гол асуудал нь юу гэхээр хамгийн гол нь одоо гарал үүслийн орн гэдэг. Жишээ нь Монгол орноос гарч байгаа амьтан ургамал, хөрсний дээжээс эхлэл бүхэл зүйл бол одоогийн байдлаар бол бид нар ямар нэгэн хураамж төлөвлөргүй. Монголын талд бол ямар нэгэн ашиггүй боловч одоо гадаадад гарах экспортлох хэмжээ бол нэмэгдэх хандлагатай байна л да. Жишээ нь хэд одоо чихэр өвснөөс гэхэд японочууд одоо илгэний юм тийм ээ гаргасан байхад бидний одоо тэр дэрэгүр жиргүр гэж ярьдаг үндэс гаргадаг энэ хятад бол одоо тэр шууны ханиадны эсрэг юм гаргасан жишээтэй байхад бол одоо Монголын засгийн газар Монгол улс бол гарал үүслийн оронд гол түүхийдийнх нь орн боловч ямар нэгэн орлого байхгүй байхад хамгийн энгийн үгээр хэлэхэд энэ тохиолдолд бол тэр олсон ашигынхаа бас ижил тэнцүү хувийг бол Монгол улсад юм уу ер нь олон улсынхаа эрх зүйн актын хувьд бол тэр оронд нь үлдээнэ гэсэн юм зарчмын шийд гарсан. За энэ концепцийн хүрээнд бол бид нар энэ генийн нөөцийн тухай хуулийг бас холбогдох донор байгууллага тэр дотроо Нидерландын засгийн газрын одоо
одоо бүсэлтгүй цуцламжийн хүрээнд Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа нэм 2 төслийн хүрээнд бол бид нар боловсруулад байна. Тэгэхдээ хууль боловсруулах асуудал нь бол бас одоо шинжлэх ухаанд үндэслэсэн иргэдийн санаа бодлыг тусгасан байх гэдэг үүднээсээ бид нар бас тодорхой зөвлөх баг урьж ажиллаж байгаа. Тэгээ энэ багийг манай доктор Амар толгойж ажиллаж байгаа учраас хуулийн зарим зүйлийн талаар бол тодорхой ярих бах. Ер нь Нагоёгийн хурлын хувьд бол зөвхөн 5-10 минут биш энэгээр бол одоо маш өргөн хүрээнд яригдах. Тэр дотроо болсон 10 жилийн стратегийн хүрээнд ч гэсэн бид нар байгаль орчныхоо бодлогыг шинчлэх, тэндээ төрийгөө тусгах, мөн одоо энэ хууль бол бид нар ингэж урьдчилж хийж байгаа нь бол бас бид нар харьцангуй олон улсынхаа төвшөнд хөл нийлж явж байгаа гэж ойлгоно. Тийм учраас бол бид нар олон улсынхаа эрх зүйг Монгол улс нэгдэж ороод тэгээд энэ хуулийг бол бас баталж гаргах нь бол эргээд бид нар одоо тодорхой ашиг тийм ээ. Энэ одоо өргөн удам нутагта энэ баян орны иргэд болж төрсний хувьд мөн эдийн засгийн хөгжлөө хангахад бол одоо тодорхой их үүсвэр болж өгөх ёстой юм л учиртай байна. Тийм байна. Тэгэхээр ерөөсөө манай энэ одоо энэ нэгдсэн үндэсний байгууламжийн конвенцийн гол үзэл бол ерөөсөө их одоо газраас авсан энэ генетикийн нөөцийг л цааш нь өндөр хөгжилтэй орнууд бүтээгдэхүүн хэрэг болгоод гаргах юм бол тэр одоо гарал үүслийн гарсан орны генетикийн нөөцөөс авсан ашигласан энийг л ашиглал хувааж авах гэсэн гол үзэл санаа. Тэгэхээр энэ бол Монгол улсын хуулиар ер нь яах хэрэгтэй зохицуулах хэрэгтэй тийм ээ. Энэ ч үндсэн дээр бол Монгол улсын хуулийн одоо төслийг одоо генетикийн нөөцийн тухай төслийг бэлэн болгосон. Тэгэхээр энэний хуулийнхаа гол үндсэн юг үзэл санаа олон улсын одоо туршлага одоо хууль гарснаар одоо ямар одоо ийм үр дүн гарах вэ? Ерөөсөө сая нэг хуулийг чинь нэг мэрэгжилтний хэмжээнд 3-4 удаа хилцлээ шүү дээ. Тийм үү? Тэгээ одоо ер нь байдал ямар байна? Ямар төвшөнд хэмжээнд очиод байна? За өнгөрсөн 4 сарын хугацаанд байгаль орчны ажил жуулчлалын яамны захиалгаар Дэлхийн банкны хэвлэлд Нидерландын банд улсын одоо санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол улсын генетик нөөцийн хуулийг боловсруулах ажлын хэсэг бол гарсан байгаа. Тэгэхээр энэ өнгөрсөн хугацаанд бол хуулийн үзэл баримтлал тэгээд хуулийн төслийг боловсруулахтай холбогдсон ажлууд, судалгааны ажлуудыг мөн хийгдсэн, мөн холбогдох байгууллагуудаас судалгаа авсан. За үүний үндсэн дээр одоо хуулийн үзэл баримтлалыг бол боловсруулаад хуулийн төслийн үндслийг бол ерөнхийд нь одоо эхний хувилбараар бол ингээ гаргаж дууссан байгаа. За бид нар бас хуулийн үзэл баримтлалаа боловсруулахдаа байгаль орчин ажил жуулчлалын яам, улсын мэргэжлийн хяналтын газараас зөвшөөрөл авч энэ Монгол орон дахь генетик нөөцийн зохицуултын талаар судалгаа авсан байгаа. Одоо ерөнхийдөө манай улсад энэ генетик нөөцийг гол нь ашиглаж байгаа одоо судалгаа хийж байгаа байгууллагууд бол ихвчлэн нэг 70 орчим хүн эрдэмчлэгийн байгууллагууд байдаг юм байна. Үлдсэн 30% нь болохоор хувийн хвшлийн зарим компаниуд бас олон улсын байгууллагууд байна. Мөн манай бас төрийн захиргааны бас байгууллагууд байна. Тэгээд бид нэр энэ генетик нөөцийг судалж байгаа, ашиглаж байгаа энэ нийт манай улсын генетик нөөц судалж байгаа, ашиглаж байгаа энэ байгууллагуудыг дотор нь бол ингээд судалгаа хийж үзэхэд ерөнхийдөө шинжилгээ ухааны актын Монгол Улсын их сургууль, Дайчин их сургууль тэ эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургууль гэх мэт манай энэ урдаа барьдаг энэ холбогдох сургуулиуд бол энэ талын судалгааг бол хийдэг. Бас генетик нөөцийг их хэмжээгээр бол гадагш оронд явуулдаг тийм судалгаа бол харагдсан. Тэгээд энэ байгууллагуудтай бол бид нэр бас тодорхой хэмжээний санал асуулга явуулж энэ хуулийн үзэл баримтлал болон энэ хуулийн төслийн эхний хувилбарыг бол боловсруулсан юм байна. За тэгэхээр яагаад энэ Монгол улсад генетик нөөцийн хуулийг гаргах шаардлагатай юм бэ гэдэг бол сая бас манзагч дарга бас хэллээ. Энэ та бас хэлсэн 1992 оноос хойш энэ биологийн олон янз байдал түүний дотор энэ генетик нөөцийг хамгаалах асуудал бол дэлхийн нийтийн асуудал болсон. Өөрөөр хэлбэл манай орн бол газар нутаг их томтой 1.5 сая км квадрат нутагтай 2.7 сая хүнтэй эрсдэс цаг ууртай ерөнхийдөө далаагаас их алс их газрын тогтцол ихтэй ийм орн. Тэгээд энэ генетик нөөц гэдэг маань
манай оронд бол ингээд биологийн энэ олон янз бол ингээд тоологдоод үцгээд ерөнхийдөө бол нэг 19,000 орчим зүйл байдаг. Тэгэхээр генетик нөөц гэдэг нь чухам юу гэсэн үг юм бэ гэхээр бид нэр энэ генетик гэхээр манай үзэгчид бол их сайн ойлгодог тийм. Генетик гэхээр их сайн ойлгодог. Тэгэхээр ингээд удамшил гэдэг юм уу одоо удам зүүн ухаан гэдэг ч юм утгаар их сайн ойлгоод идэг. Яг генетик нөөц гэдээ хэлэхээр энэ бол англи дээр бол genetic resource гэсэн үг. Тэгээд яг генетик нөөц гэд ороод ирэхээр бас ч ойлгомж муутай тийм талууд бол ажиглагдсан байлээ судалгааны явцад. Тэгэхээр генетик нөөцийн тухай тодорхойлтыг бол биологийн олон янзын конвенцэд бас тодорхойлоод өгсөн байдаг. Бид нар энэ хууль боловсруулахад манай гадаад зөвлөх төслийн гадаад зөвлөхийн санал бас хологдох байгууллагуудын саналыг авч иж энэ генетик нөөц гэдэг тодорхойлтыг бол бид нар бол гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл гений материал агуулсан одоо урмал амьтан бичил биетэн одоо вирус эсвэл одоо энэ хувирсан амьд өрнөс энэ бүх зүйлээ л одоо генетик нөөц гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл одоо гений материалыг одоо ялгаж авах экстратив боломжтой тэр бүх зүйлээ л генетик нөөц гэж хэлж байгаа. Тэгэхээр уучлаарай. Энэ одоо генетикийн нөөцийн тухай хуулийн төсөл бол ер нь мэрэгжилтнүүдийн хэмжээнд мэрэгжлийн хүмүүсийн хэмжээнд бол ер нь боловсрогдоод үндсэндээ дуусчээ дээ. Дууссан тий. Бид нэр бас энэ талаар бас түрүүн бас би бас илээ санал авсан холбогдох байгууллагуудаас энэ ер нь хууль гаргах шаардлага байна уу буюу гэд бас нэг тийм асуулт бас тавьж үтсэн. Жишээлбэл тэгэд энэ ер нь санал асуултад оролцогчдын нэг 70-80% нь одоо манайд ийм генетик нөөцийн тухай хууль гарах одоо тийм цаг нь болсон шаардлага зохицуулт хийх одоо шаардлага байна гэдэг тийм бас хариултуудыг өгсөн байсан. Тэгэд ч бас байгууллагын орчны яамны захиалгарын төсөл хэрэгжиж байгаа учраас манай улсад генетик нөөцийг одоо хамгаалах эсвэл түүний доктортой ашиглахаар маш олон баримт бичгүүд байдаг. Одоо харин энэ генетик нөөц гэдэг маань сөрөнд сая бас хэллээ Монгол улсын гаралтай ямар нэг генетик нөөцийг ашиглаж ашиг олсон юм уу тийм тохиолдолд өөрөөр хэлбэл ашигт шин чанарыг гаргаж ямар нэг хэлбэрээр ашиг олсон тохиолдолд бас тухайн тэр одоо генетик нөөцийн гаргуул ус гэж хэлж байгаа. Конвенцэнд тэр оронд бол уг тийм шаардлага байна гэсэн үндэслэл байгаа. Бидний цаг хязгаарлагдсан учраас бас ийм асуулт байна. За яг хав энэ ингээд та нас мэрэгжлийн хэмжээнд би мэдж байна. Мэрэгжилтнүүдийн хэмжээнд мэрэгжлийн хүмүүсийн хүрээнд ингээд боловсрогдоод ингээд гарчээ. Ер нь манай улсын нийт ард иргэдээс энэ өөрсдийнхөө одоо нутаг дэвсгэр дээр байж байгаа өөрийнхөө одоо аймаг сум гадаа газар юм дээр байж байгаа